дуртай өнгөөр нь заан шин мэдж болтыг та нараа мэдхүү. Сэтгэл судлалт өнгө зүгээр нэг таавар шүү тийм ээ. Дотоод ухамсарын тохиор гэдэг юм байна. Ногоон өнгөнд дуртай бол илүү тайван, дүлгөөнхөн, бөөрсөртэй, чамаар тоглоом шоглоом хийдгүү төрлийн хүн байдаг юм. Тэднээс ямар нэгэн галзуу зүйл үлээж хэрэггүй. Тэд илүү дотгошоогоо бөөрсөртэй, маш тайван төрлийн хүмүүс байдаг. Харин ягаан өнгөнд дуртай бол ягаан өнгө зүгээр ч нэг өнгө биш. Ягаан өнгөнд дуртай хүмүүс хөвчлэн дотоод ертөнцийн баялаг, мэдрэмжтэй, өөрийгөө болон бусдыг эмчилж чаддаг зөөлөн нэрхтэн хүмүүс. Саарл өнгөнд дуртай хүмүүс. Саарл өнгөнд дуртай хүмүүс сэтгэл хөдлөлөө бараг ил гаргадаггүй. Хит их баярлахгүй, хит их гонгилахгүй, зүгээр л амар тайван амьдрахыг хүсдэг. Тэд ямар нэг асуудал үүсэхгүй, амьдралд тайван урсгалаар явдаг. Гэтэ мөрөөдлөхөө хэрч хүчин заримдаа баг зэрэг тутмаг гэж болцсохгүй. Нэг ягаан өнгөнд дуртай бол маш бүтээлж, маш сүнслэг, маш креатив хүмүүс. Тэд нэг жижиг хэрэг дургу, илүү гүн гүнзгий утгатай, илүү мэдрэмжтэй, илүү гүн гүнзгий зүйлийг хүсдэг. Амьдралыг зүгээр нэг өнгө биш, кино шиг байгаасаа гэж хүсдэг. Хитрхи гүн, хитрхи зөөлөн, хитрхи бүтээлч бүгд нэг дор. Бор өнгөнд дуртай хүн бол аливаа юмыг төлөвлөдөг, бөөрсөртэй, худлаа попроо захгүй тийм төрлийн хүмүүс үйт юм байна. Тэд хизээч яарч аливаа ажлыг алддаг, юу ч хийсэн дуустал нь хийдэг, зоригтой хүмүүс. Гаднаас арай хүйтэн дуугүй харагдаж магадгүй ч нэг хүнийг хайрлах юм бол чин сэтгэлээсээ оолн нүгдэг хүмүүс юм байна. Найдвартай, үнж, амьдрал доктортой, бөөрсөртэй. Тэгэхээр хин нэний заан шиг мэдж амаарай бол дараа өнгөнөөс